эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан үлжиж байна уу? Тарган танаас сүрэг тарган сайхан үлжиж байна уу? Оо тавлаг сайхан. Зүүн тайг ороод чөтөр ирлээ. За. Одоо ер нь тэгээд буцах задал руу хандчих. Бараг 20 хоног дарахтны хотроо тойрлоо бараг. За. Тарган сайн үлжиж Сайхан байна. үлжиж байна уу? Сайн үлжиж байна. Тавлаг. Уран бүтээл нь өндөр үү? Жил болгоно одоо зохион байгуулдаг ард сармын Ишгэлэн гэдэг наадам дээр манай хармаа багийн малчид маань орж илж нэвэр тий таад маань бүр цаа буг мухтаага бүр ингээд ишиг мишгэ тэрээд очижсэн шүү тий айгуу гоё. Аргагүй нүүдлийн соёлоо бас тэн дээр бас нэг Монгол төр одоо малчтынхаа тэр амьдрал ахуй соёл үүх түүхээ сайхан харуулж илээ шүү дээ бас сайхан. 3 дугаар байранд орсон тий. Ихтэй их л сайхан сэтгэл зүтгэл байлаа шүү. Цаа буга одоо тэгээд эндээс аваад ичсэн байл шүү дээ тий. Тий цаа буга ачаа тай. За. Өглөөний ажилд орсон явна одоо ингээл. Ааха. Хойно гаргацсан байгаа юу? Аргаагүй байгаа. Энэ дотор байна уу? Үгүй тэр хашаан дотор. Тэндээ бас байна уу тий? За энэ ямар нэртэй газар вэ? Хармаа их үү? Өглөгийн ам. За таад маань ингээд маллаа залуу малчид. Тий залуу малчид. Өөрсдөө сайхан танилцуулж яханд байна. За намайг Тог театрын даваа жаргал гэдэг. За. Би Монгол Улсын боловсролын сургуулийн Бэн тамирын сургуулийг багш мэргэжлээр дүүргээд Суманда төрийн банкнд төгс ширээ 3 жил ажиллаад одоо ингээд Суманда төрийн банкнд. Оо за. 3 жил ажиллаад одоо аав ээж маань ингээд дүүгээ манай дүү 1 дугаар ангид орж байгаа. Тэгээд дүүг маань аваад төв явсан. Тэгээд бид 3 ингээд аж тэр. Сургуулийн хүүхдүүд яваад. Ах хоёр өгсөн нэг сумын төв дээр байгаа юм байна. Тий, сумын төв. Арын ажлыг одоо та хэд маань эндээ. Тий, бид 3 арын ажил. Тий. Одоо яг та хоёр өгшөө одоо тэгэл одоо өдөө хүртэл мал дээр хүүтэнд одоо ингээл тийм ээ. Малчтай амьдрал чинь хүүтэн сэрүүн уурс жаврыг л одоо сүрж явдаг хүмүүс. Даав ээжийнхээ одоо төв рүү оруулаад та хэд маань ингээд арын ажлыг одоо залгуулаад маллаа. Залгамж халаагаа аваад. Залгамж халаагаа аваад. Сайхан. Монголын одоо хамгийн том соёл түүх бол нүүдлийн соёл гэж тийм. Нүүдлийн соёлтой ард түмэн бол дэлхийд цор ганц байдаг. Энэ нь өөрөө малчин хотонд байдаг шүү дээ. Малчин түмэнд л одоо тэр ёс заншил, мэдлэг, хоол цайны заншил, зочин гээч хүндлэх, тэр маллыг маллах, сургах. Гэт энэ одоо малтаа чи одоо ингээд нөгөө хэдийн сэтгэлийн уншаад одоо ингээд баг малтайгаа хүн чи харьцаад байдаг тийм. Энэ малчин хүний мэргэжил мянган мэргэжил зэ ингэж. Тийм мал маллах чих сайхан шүү Сайхан. дээ. Сэтгэл уужраад гоё л байт юм байна. Яг л хүүхдшгэ. Тий. Одоо хүнтэй ярьж байгаа хэл яриа яваад байдаг шээ тий. Би чи ишнүүдээ гаргая да гэж хөрх инээгээл хөрх ингээд ойроо ирэхээр хөрх инээгээл тосоод авдаг тий. Танайх уу? Манай хүүхд. Хур одоо тэгэл ирээдүйн хойч үе шүү дээ залуу. Тий. Сайхан. Хөдөөгийн ингээ агаарт сайхан тий. Тасчихсан. Би үстэй дээлтэй байж яхад энэ нөхөр одоо тэгэл над дээлтэй ингээд тайгын хүмүүс ийм сайхан байна. За энийг одоо чамд одоо өгөөрэй гэсэн дээ. Энэ юу вэ? Мэдгүй. Будаа байна. Чипс заамаа. За далаан одоо байцааг одоо ингээ хатаагаад чипс болгох юм сайхан. За одоо шараагүй цэвэр одоо байгалийн органик бүтээгдэхүүн байна. За ингээ тэрч. Багтах нь уу? Итгэл бас тийм ээ. За ингээд тэрээд орох юм уу? Гэртээ орох юм уу? Орох юм аа чи та. Гэртээ ороод идэх юм уу? Гэртээ ороо. Тэг. Итгэл дөгөөрэй гинэ. Итгэл дөгөөрэй хойд айлмаа. Чипс аваад гэрлэгөө орсон. Өөрийнхөө бэлгийг авцаа одоо тэгээд хөөхөн тэрээ орж байна. Манай нэвтрүүлэгтээ бас сайхан хамтран ажиллаж байгаа байгуулгын. Одоо өдөөгийн малчтай хүүхдүүд бас хүмүүстээ өгөөрэй гэсэн оруулж ирж байгаа. Энэ сайхан нэвтрүүлгийг бас дэмжиж өөрсдийн одоо бүтээгдэхүүнээ бас сайхан малчин айлуудаас гарыг биелүү гэж байгаа компаниуд бас сайхан хамтарч сайхан ажиллаж байна. Одоо далаан одоо байцыг одоо хатаагаад ингээ чипс болгоцсон. Хүүхдэд идэхэд нэг гой нэг морг нөгөө нэг чипс нэг тосмосонд бол шараагүй сайхан хатаацсан. Ийм сайхан бүтээгдэхүүн байна. За Монголынхаа нийт
оршихт 408 зөвхт орших ард түмдээ сайхан нэг сайхан хотноос нэг сайхан айдуугаа барьж ханд бас. За зү. Хөрхөн борлог морёро хүндигээ тулах сайханса хөгшин бурал ээжигээ хүндлэн асрах сайханса гангахан борлог морёро газрын хоолыг тулахса голын хайртай ээжихээ гарасан хөтлөх сайханса Ингэрийн ганцхан модондоо элээ шүүргэхгээ эмгэн бурал ээжигээ эргээд надад олдохгүй. За илгуу сайхан дуугаан Монголын ард түмэндээ өгөө зацраасанд нь талхлаа. За баярлалаа. Хорой. Болгон дотор бас яг үг явдаг. Бас л өнөө хөхтэй дуу шүү те. Дуу гэдэг чи бас энэ уул усаач гэсэн бас нэг баясгч байдаг, сонсч байдаг, уул ус их баясч байдаг гэж байгаа шүү дээ бас сайхан. Тийм үү? Энэ үлжээгөө нэг цагаан танилцуулж ханд. Энэ болохоор танаа юу яашдаг үлж? Энэ манай одоо хүрээ хаашдаг. Үхрээ хаашна. Одоо ингээд ерөөсө хадаас мадаас хэрэглэхгүй ингээд хаалгана шүү дээ. Тэг хаалгана. Зөв. Тэр одоо жижиг юуны функц? Тэр өтөг хийдэг. Өтөг. Одоо малын хамгийн гол юм чинь нөгөө өтөг гэжтэй тий. Өтөг. Доороос л мал даарахгүй бол тэгээд өвлийг авчин да. Оо сах. Одоо энэ ингээл нэг сайн дүүргээл авсан байхад 2 жилд бол асуудал тэгэл. Энийг нэг дүүрэгцэн байхад 2 жилдээ асуудалгүй. Тий. Одоо малаас авч байгаа юм галаа төлчин. Тэгээ буцаагаад байглаа бордож болно энэ үгээр. Тий одоо ингээд нарийн ногоо. Ингээл ингэж асгах дээр л одоо нэмгэн асгахад. Тэгээд байглаар ингээд сайхан бордол. Өвс их сайн урган тийм ээ. Өвс их сайн урган. Яг ингээд нэмгэн асгасан газар нь ирэх жилээ намар гэхтэл хамаагүй сайн эдгээр юм байхгүй байхтэл тэр бол өстэй. Бороо урсаал ингээд сайхан уруудаад тий. Тэгэл дэргэнүүдэд жижиглэл тэгэл хадлангаа хатгаас өмнө ингээл хурааж аваад энэ. Хадлангаа хаанаас авч энэ таад? Эндээсээ юу? Хадлангаа тэгэл яг энэ хаваас. Үлжээгнийхээ нөгөө газраас. Зөв. Энэ өтгийг одоо яаж бэлддэг вүлээ? Тэгээ одоо тэгэл Үхрээ баасаа тийшээ тавиад. Тий. Тэгээ тийш нь тараагаад. Тэгээ нэ байгалийнхаа нөгөө чи бороо усаараа чигээрээ ингээд нороол байгалаараа хатаал. Тэгээд одоо өөрөө бутраал. Тий. Тэгэн гут навчаад энд дээр Ачраа ураач. буцаагаад ураа. Энэ одоо 2 жил одоо хангалттай. Малны доор тавьж байгаа зузаан хэр бах уу? Зузаан нэг одоо аль болох зузаанд хийхэд тий. За багцаагаар одоо хэдэн хуруу одоо ингэх үү? 5 хуруу. 4-5 хуруу. 4-5 хуруу. Зөв. 4-5 хуруу зузаан байж мал одоо доороосоо даарахгүй. Бид нар чинь одоо хөл дараад ирэхээр нөгөө бөөр мөрөө өвдөхтэй адилхан мал идэх чинь бас адилхан шүү дээ. Тэр нь мал бол хэвтэр муудах юм бол хурдан мууддаг гэж. Хэвтэр цайтай бол хэвтэр сайн байвал мал бол ямар ч өвлийг бол авчдаг гэж байгаа тийм ээ. Одоо таад бол малдаа тийжэлийн тэр өгч байгаа юм тугал нэр. Одоохондоо өгөхгүй. Арай өгөх болоогүй байна. одоохондоо харна оройн гэдэг нь жоохон өвсөг. Арай болоогүй тий. За тэгээд ер нь бол яг хуу малнаа гэдэг малчин хүний тэр ухаан бол асар их одоо том шийдэл ухаан явж байдаг шүү дээ. Ямар цаг үед малыг хааш нь бэлчээх үү, ямар цаг үед нь яаж арчлах уу гэдэг бол асар том одоо энэ өөрөө малчин хүний бодлого.
Тэгээд энэ өвөг дээцээс улбааж ирсэн сайхан мал зүргээ бас ингээ маллаа явж байна гэдэг бол үнэхээр одоо талархаж байна үнээрээ. Энэ бол Монголынхаа бас нэг энэ нүүдлийн соёлыг хайрлаад хамгаалаад явж байгаа хамгийн том өв соёл тээгч хүмүүс юм шүү гэж бас яхан хэлмээр. Бас энэ нутаг орондоо бас энэ газар нутгатаас эзэн болоо явж байгаа шүү дээ бас. Байгаль уулстайгаа бас ингээд дасан зогтсон ширүүн уур амьсгалын хүүтэн жаврыг сөрж одоо явж идэг. Харин энэ малчин төвнээс одоо энэ малаас гарч байгаа түүхий идэл жоохон үнгүүл байх юм да тийм ээ. Тий. Энэ өөрөө ингээд үнэг болоод ирэхээр малчид орлогогүй байгаад байна шүү дээ. Би одоо ингээд малчаад ингээд очиод ингээд судалгаа гэдэг бас яг орлого танах юу сард орлого байна нөхөр байхгүй байна. За улирлаар байна нөхөр тэгэхээр ямаатай бол одоо нэг орлого. За бусад бол одоо тэгээд одоо ер нь байхгүй тий. Тэгэхээр залуу малчин ер нь бий болох нь бас хуурдаад шүү дээ. Тийм ээ. Тий. Аль болох хот хүрээ бараад гал. Ажил хийж амьдралаа залгуулах гал тий. Тэгэхээр малаас гарч байгаа түүхийн эдэнтрийг бас жоохон төрийн бодлогоос бас нэг жоохон дөрвтойхон шиг бодлого гаргахгүй бол одоо жижиг шажиг үйлдвэр хоршоо бол биш ээ бүр төрийн одоо яг үйлдвэр байж болдгоо юм тий. Нэгдлийн үе шиг. Тэр үчи одоо малаас гарч ирсэн юмыг одоо бүрэн боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болоод хоошо хилмэл гаргаад тэгэл тэндийг тэрийг эдийн засгийн эргэлтэнд оруулаад тэгэл явдаг байсан л бүр одоо нэг үнээс хэдэн грамм нэг хоньоос хэдэн грамм ноос авъя шүү гэдээ бүр норомтой айгүй гоё сайхан цаг үе бол одоо бидний ээж аав үед бол одоо байсан юм байна шүү дээ. Тийм байсан. Байгаагүйс байсан юм биш. Үйлдвэр домог биш шүү дээ чинь. Авах юм ер нь байх. Мах зөөгнээс ус. Одоо тэгэл ямаанаа ирснээс устан тэгэл одоо нэмрэг байна. Тийм яг үнэ. За энэ манай нэвтрүүлэгтээс хамтран ажиллаж байгаа байгууллага ханд. За энэ одоо нэг хээлтэй мөртлөө сүүн одоо нөгөө ширгсэн үнээрнүүд байдаг шүү дээ тий. Тэрэнд өгдөг Permex нэг үхэрт одоо 200 за нэг яах нүг. За та нэг үхэрт 200 г гэж өдөрт. За. Тэгэхээр нэг үхэрт 200 г-ыг өдөрт 2 удаа аваач. Тэгэхээр нэг 100 г байх нь бас. Тийм. За тэгээд нөгөө хэвэг юм уу тийжэл байна шүү дээ тий. Тэрэнд нь одоо 100-аад хутгаад өгөх нь. Тэрэнд нь хойлоод өгч. Хойлоод. Гэхдээ нөгөөдгөө бол хуурай зуурахгүй нэг 30-40% чиглэг байх хэрэгтэй. Усаар зуурж өгдөг шүү дээ угаасаа. Тийм байх хэрэгтэй. Тэгээд энэ болохоор ханд одоо өсвөр малынхан болон одоо малд шүү оруулах. За тэг хээлийг одоо хаяхаас уурсан сэргийлнэ. За өхөр мэдээж одоо хээлтэй байлаа дотор нь тугал одоо боожж байгаа. Тугал одоо өсөлттэй гарах. Энэ тэжээл нь одоо Ивэл Азийн гүүр гэдэг компани Финланд улсаас оруулж ирээд одоо ингээд олон улсын зах зээл гарч байгаа юм тэжээл байгаа. Тэгээ малчтай бас өгөөрөө гэдэг одоо өгж байгаа. Мэдээж одоо баярлаа. За баярлалаа хамт олонд нь. За дээр нь одоо мал хужирт байдаг нөгөө байдаг бүх одоо эрдэс бодисод энд байна л гэсэн үг. Нэг ч хужирыг оруулж байна гэсэн үг юм. 12 төрлийн байгалийн бүтээгдэхүүн байна. За ингээд Maxicare гэдэг одоо энэ бүтээгдэхүүнийг одоо Ивэл Азийн гүүрийн компани хамт олноос өгч байна. Тэг малчин төвнийхээ өв соёлыг хайрлан хамгаалах мал ирүүл бол одоо хүнс ирүүлээ гэж одоо юм шүү дээ. Хамгийн гол нь бид нар их үндсэл бид нар анхаарч ажилласан. Хамгийн гол нь өнөөдөр хүний ирүүл мэнд юутай холбоотой, хоол хүнстэй холбоотой учраас малчтын маань амьдрал бас яхан тий орлоготой байж малчтын маань мал ирүүл байж бид нар ирүүл байна гэсэн үг шүү дээ. Одоо Монголын ганц одоо хоол хүнс бүх юмар одоо хангаж явж байгаа юм чинь одоо мал шүү дээ. Малчид байдаг. За тэгээд за ажилд орох уу? Одоо ажлын үеэд яах вэ те тэгээд те. Одоо тэгээд хоньо бэлчээх юм биш тайхан тийм үү? За сайн байцгаана уу? Намайг Тог театр өгтөд даваа жаргал гэдэг. За манай ээж хоёулаа малчин. Тэгээ насаараа мал хүмүүс байна. Тэгээд аав ээжийнхаа залгамж халаа болоод ингээд малчин гэдэг мэргэжлийг сонгоод явж байна. Өмнө Төрийн банкнд сургуулаа төгсөж ирээд ажиллаад 3 жил болж байна. Тэгээ би өмнө нэг спортоор хичээлдэг байсан. Тэгээ би спортын мастер Азийн авраг хэмээх цолыг хүртсэн байгаа. Манай дүү бас барилддаг. Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальтай хүн байдаг. За миний хамгийн том медаль гэх юм бол энэ 2018 онд самбохийн Азийн аварга болсон амжилтаараа хамгийн том амжилт нь байдаг. Тэгээд тэр миний спортын мастер цол байна. Тэгээд би Монгол Улсын боловсролын сургуулийн биеийн тамирын сургуулийг багш мэргэжлэр дүүргэсэн. За тэгээд
хэд хэдэн удаа улсын аварга болсон, улсын аваргын медалууд, энэ олон улсын тэмцээний медаль байна. Тэгээ мобилийн шилдэг оюутан бас болж байсан. Энэ миний шилдэг оюутны медаль байна. Тэгээ манай гэрийн хамгийн хүндтэй хамгийн том медаль бол энэ. Энэ болохоор дэлхийн аваргын Монгол улсын 2 дахь медаль байгаа. Дэлхийн аваргын мөнгөн медаль. Энэ болохоор Аз ТV залуучдын Азийн аваргын хөрөл медаль гэсэн сайхан амжилттай явдаг манай дүүт хоёр. Тэгээд ээж аав маань бид хоёрыг сайн дэмждэг учраас хөдөө зэрэгтэй явж байна. Би одоо дүүдээ залгамж халаагаа өгчээд одоо өөрөө малчин болсон байгаа. За энэ болохоор энэ цом болохоор сурагчуудаагээд Япон Монголын хамтарсан тэмцээний шилдэг тамирчны цом байна. Энэ болохоор дотоодын чанс насан туршидын дотоодын чансаа тогтоох тэмцээний хөрөл медаль цом байна. За энэ цом болохоор Хөвсгөл аймгийн соёл спортын алдарт ингээд манай дүүгийн цом Хөвсгөл аймгийн шилдэг тамирчин гэсэн цом байгаа. За энэ бол 11 жилийн өмнөх цом байна. Манай сумын шилдэг гээд 11 жилийн өмнөх ийм цом байна. Энэ 22 оны марш тагтмын сумын зэвсэг төвчин үүсэн байгуулагдсан 101 жилийн ойд зориулсан марш тагтмын тэмцээнд дүүтэйгээ нэг баг болж орж тэргүүн байр эзэлж байсан. Энэ марш тагтмын тэмцээнд 3 жил дараалан төрүүлж манай дүүтэйгээ хоёулаа. За энэ болохоор Эрдэнэ чимэг гээд Монгол улсын их хурлын гишүүн байсан Монс группийн захирлын манай дүүд өгсөн шилдэг тамирчин гээд шилдэг тамирчны цом. За энд маань болохоор бас цагаан орсомын шилдэг оюутан гээд хамгийн сүүлд авсан цом маань байна. Мал маллах чинь их тайван уужуу газар нутагт ингээд мал мадлаад явж явах чинь их сайхан санагдаад тэгээд ойрын нэг хэдэн сар болвол мал маллах их таалагдж байгаа. Ер нь орчин үе рүү болохоор мал малдаг залуу боловсон хүчин их дутагдaltaй байгаа. Тэгээд багхан ч гэсэн аав ээжтэй туслая гэдэг одоо мал маллаж эхэлж байна. Их таалагдж байна мал маллах. Тэгтээ залуу малчид ховордож байгаа нь болохоор малын ашиг шим бас багасаад түүхэд нь үнэг өдөд байгаагаас шалтгаалаад малчид залуу малт боловсон хүчин байхгүй болж байна гэж харж байна би хувьдаа л. Манай аавыг Самдангын Тогтбаатар гэж хүн байдаг. Манай ээжийг Бачулын Алтан цэцэг гэдэг. Бас мал маллаад явж байдаг. Тийм хоёр хүн байдаг. Манай аав хоёр ингээд насаараа мал маллаад амьдарч яваа хүн байдаг. Бас нүүдлийн өв соёл малчин гэдэг өв соёлоо хадгалсаар ирсэн хүмүүс. Манай өвөө эмээ ч гэсэн малчин хүмүүс байдаг. Манай өвөө эмээ тэгээд манай эмээгийн аав энтер гээд 7 бараг бүх үеэрээ бөө хүмүүс байдаг. Гүнг зарин гээд нисдэг 7 бөөгийн удмын хүмүүс байгаа. Тэгээд их чадварлаг бөөгийн удам болохоор бас тэрэндээ бахархаж явдаг. Тэгээ манай ер нь бүгдээрээ үе удмаараа мал маллаж ирсэн сайхан хүмүүс байдаг. Тэргээрээ ч гэсэн бахархаж явдаг. Манай аав ээж хоёр бол биднэрийг дэмждэг, үргэлж малчны хотноосоо үргэлж биднийг дэмжиж дэлхийн дэвжээнд гаргасан сайн хүмүүс байдаг. Аав ээжтэй баярлалаа гэж хэлье. Тэгэл энэ сайхан ээж аавын буурлын буйнд өдөө зэрэгтэй явж байгаад их баяртай байдаг.
нутгийн маань уул ус энэ онгон дагшин байгаль бид хэдийг төшдөг болохоор энэ сайхан амжилттай явдаг гэж бас бахархаж явдаг. Эсхий дүүргтэн үзүүлж байна. Хурдан морь моринд орохотой болж морь унж эхлэхдээ би 5-6 настаас эхэлж морь унж эхэлсэн. Тэгээд анх сумын алдар туяач лавгсрын жижиг болдог гэж үнэ. Улаан их морь унж багын өдөрлөгт төрүүлж байсан. Тэндээс хойш бас авгахынхаа сумын алдарт хуяач самдангийн бат цөх гэж үнэ. Авгахынхаа хурдан бор гэж морийг унж нэлээд олон жил унж нэлээд олон жил айраг төр авах болж тэр морьоор л ер нь нэлээд олон жил унсан. Тэгээд би 10 гаруй жил унсан. Тэгээ тэндээс хойш би ер нь тийм морь уух хоббитэй болсон. Морь ер нь ууж сурыг гэж бодоод авгахаараа заалгаж эхэлсэн байгаа. Сүүлийн 1-2 жилээс нь. Тэгж унжаагаад тэр нь шижир болдохоосоо ч нэг бор морь аваад тэр морьороо би ууж эхэлсэн. Тэгээ суманд өдөрлөгт энэ 2-3 айрагдуулж байсан яг анх аваад. Тэгээ тэндээс хойш ер нь тэгэл 4-5 жил морь ууж явна да. Тэгээ Монгол морьч ер нь тийм бяртай, чадaltaй дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй шүү дээр нь. Монгол одоогоо сайхан хайрлаж, бахархаж, ер нь хайрлаж явсан дээр гэж би хувьдаа боддیں۔ Монгол одооныхаг энийг алдахгүй тэгээд сайхан хайрлаж, бахархаж, хамгаалж явах л ер нь хэрэгтэй дээ. Эсхий дүүргтэн үзүүлж байна. Сэрэг цагаан зэр шүүдрэг ишгэн цахилж сүрлэг өндөр янданд тэхийн эвэр сэрэж Монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж моринд хайртай сайн ир уртын дуу аялаж өөрийн гэгээтэй уралдан өрхний хошууд аллаж өндөр орхон бүсгүй аргал хормойдон галлаж өтгөн шаргал цайг тоон өргүүлэн самарч өөлөн ээжим нудам тэнгэр цацал өргөж өөдрөг хөдөө нутагт минь өглөө болж байгаа нь тэрэ. Үдийн нарны сүүдэр хөлн тушаа нуугдаж өртөө газрын юмс зэрэглэн дом бүжиглэж малын хишгтэй хөө хонион усанд оруулж манай танаахан бүгдээрэн борцтой цай аяглаж гэр дүүрэн хөгшөд тамхи нэрэн хуучлаад гэргийн хөөхтийн хооронд цаггүй ажил хөглөрч нар унсан талаас ногооны ааг ханхалж нанчид нэрсэн айлаас охин агсын гинэд зулцган жаахан богшараг нисэн буун жиргээдэл зунтай жилийн өдрүүд иймэрхүү л байдагсан. Өдөржин бэлдсэн мал задгай газар хотолж үчийн бууралгийг толгод дамнан хөөшилж өнөө болсон явдлыг ам дамжин ярьж үүр шөнийн болцоог залуухан хосууд товлож цүү хаях наадамд үеийнхэн голдуу цуглаад цуутын цагаагчгүйг өвөө багчууд ярьж сарны гэрэлтэй салхийг зэлний өхөр хэвж сайлын хувинтай сүйнд түүхий цэцгийг хөвж орон Монгол хөдөөд минь орой болж байгаа нь тэрэ. Мичид долоон борхон тоо нарлах цагаар мэндийн гурвалжин өрх дөрвөлжин болох шөнөөр амргийн болзоотой бүсгүй сэрүүн байх тохироонд армаг хөлгийн хазаар айлын шон дээр шаргиваа. Үцхээс сихийг үтсэн өндөр настай жимэн үүр тэмдэгрэх үеэр өрхөн далдаж явахтан хөлгөн нэзгүй шон дээр нойтон хомолыг үзчихээд хүргэнтэй болжээ манах гэж хүүхэн нацаа дурсваа. Азийн тэнгэртэй гэгэн Монголд минь айл нэмж байгаа нь тэрэ. За бүрэг тарга сайхан үлдэж байна. Сайхан сайн явж байна уу та? Тавлаг сайн явж ирлээ. Ажил төрөлсөө. Ажил төрөлгүүл маш олон төвнийхээ уйнаар олон ч газрыг туулж явна уу. Бараг нэг 20 гаруй хүн ч бараг сар ших болох гэж байна уу да.
Энд ирээд Тактик зэгэр руу орж ирэл 13 даваад удаа бол 90 төгрөг. Энэ гурван сумынхаа нэг өдөөгийн айлуудаар явал. Өчтөр зүүнтэй гарч ирлээ. за зүүнтэйгээр цас ус ямар вэ? Цас энэ жил гайгүй байна, өө сайхан байна. Энэ жил арай их сайхан үйл болж байна гэж мачд манд яриад шүү дээ. Тийм ээ. Яг ус намрууд бас. Урт намар боллоо. За энэ харин саядны 2-3 хоногаас л нэг жоохон цас ор шуураад Ааха. нэг ийм өрхөл цас дуулсан бай. Шуураад ингэ чүү бас цас багтаа шүү дээ. Тийм гайгүй байна. Шуураад игчлээ. Шуураад ингэ. Орд. Баруун тайгч одоо ингэ ийшээ гойно. Тэ одоо энэ нэр нэг 2 айл бий. Тэгээд Цаатаа. бус нь тэ за тэ. Урттайгаа. Тэ. Тэгээ буснуудаа хаагур. Бус нь одоо ийшээ энэ рүүгээ даваад. Ийшээ ингэ дөө. Ааха. Машинд авахгүй. Авахгүй машин авахгүй. Юугаар явах вэ? Мороор Моряар явна. Цаагаар явна. таруу байдгүй тий. Тэ. Тэр одоо Харман гол юм аа. Ямар нэртэй газар вэ? Харман олон Үглэгэн ам гэж газар Аа. байна да. За. Ингээд айлууд маань ингээд өвлж ийн хэсэг. Тэ тэгээд өвлж. Тусандаа бол доошоо хармаага. Тэ голоо хаамраага уруулаад. Энд тэ өвсний гарц одоо хэрвээ. Өвсний гарц энэ жил яах вэ? Гэтэ тийм урдхаа бодвол тийм сайн биш. Муу. Аа. Муу ургасан юм. Малын бэлчээрийн асуудал юм энэ шиг. Нэг яг энэ хэсэгтэл ер нь жоох нэг талтай босно Тэ. мод шүү. Тэгээд модон дотороо л одоо ер нь бэл Тэгээд ер нь бэлчин. догмал явахд Тэ. гайгүй юу. Бэлчээр нь. Бэлчээр яах вэ тэгэл. Бас гайгүй манай нэр өч уул. Хоглуулаа Монгол. Тэ. Хүүтэн төсвөртэй үгүй. Хөөдөнтэй сүртэй. Нэмний өдөөсөө хэрэглэхгүйгээр тэр нөө үлддэг гэдэг. Нэмнээ хэрэглэхгүй аа. Одоо яг л ял өвлж. Хүүтэн дасан зогццоо. Тэ. Магс үүний чиглэлээ. Тэ. Хөнгөртэй Манай- харагдж байна тэр. Тэ. Тастай сайхан. Ийшээ жоохон нүмер болоод ирд юм байна. Танах шиг сайхан гоё гэж өглөөний нарыг нарны харуулцтай сайхан газар байна. Тэ манай шинэ өмөрлөг ийм уулан хавчил гэж зав. байна. Эм баяра Аа, мөнгө бат гэж яал. баяраа мөнгө бат гэдэг яа. Аа. Оо зөв. Одоо хамгийн дээдлийн айд нь одоо тэгээд тэр айд байгаа дээр. Тэр байна тэр. Эндээс тийш ингээд байна. Баасан жав. Зөө. Үхрээс хаагаад Тэ. битекэл байж байна. Аа. Ер нь дарахад энэ өвлжөөг болоод ерөөсөө уршаага болохоор нэг оройн онгорхой байдаг. Ийш бол ер нь битүү байдаг юм байна. Бүтээ байдий. Манай энд бол урагшаа бол зүгээр нэг сэлис хашаатал байгаа л байна. Аа. Тийм ээ. Тий. Манай энд бол бүтэл байна. Дулаан алдахгүй. Аа.